За сайн байцгаана уу та нартай энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Манай энд гайхалтай нар жаргалт болж байна. Энэ цаг мөчийг гоё камертаа мөнгөлж үлдээхийг хүслээ. Тэгээд энэ мөчийг ашиглаад бас та нартайгаа хэрэгтэй мэдээллийг хуваалцъя гэж хүсэж байна. За хүмүүсүүдээс би энэ сүүлд энэ 5D хэмжээсийн талаар яриад байгаа. Энэ талаар бас ойлгохгүй байгаа хүмүүсүүд аж магадгүй юу? Нэг комент орж иржсэн тэн дээр болохоор бид нар ч одоо 3D ертөнцид амьдардаг шүү дээ чи одоо юу 5D ертөнц яриад байна гэд тэгжсэн. За тэгээд энэ талаар ямар ч ойлголтгүй байгаа хүмүүсүүд угаасаа тэгж бодох нь ойлгомжтой. Тэгээд тийм ээ бид нар өмнө 3D ертөнцид амьдардаг байсан. Тэгээд одоо бид нар ингээд 5D ертөнц рүү орж байна. За зарим хүмүүсүүд бол аль хэдийн орчихсон. Зарим хүмүүсүүд орох явцдаа явж байна. Зарим хүмүүсүүд бол орох зам нь эхэлж байгаа. За зарим хүмүүсүүд бол ингээд дараагийн шатуудаа одоо эхлэх зам нь эхлэх гээд явж байгаа хүмүүсүүд бас байгаа. За 5D ертөнц буюу энэ өндөр хэмжээсийн шин дэлхий ямар дэлхийг юу яриад байна гэж хүмүүсээс бодож магадгүй. За энэ дэлхий бол аль хэдийн ингээд бий болчихсон. Одоо бид нар ингээд миний хувьд бол 5D хэмжээст бол одоо ихэнх цагаа өнгөрөөж байгаа. Энэ байдал манадад бол айгүй их таалагдж байгаа. Ингээд сувг маань ингээд илүү гой нээгдээд улам их хүчтэй болоод ингээд гой зүйлүүдийг хийж бүтэх хүсэл маань ингээд ориглоод тийм болохоор одоо энэ бичлэгүүдээ ингээд идэвхтэй хийж эхлэх хүсэлтэй байгаа. Тэгээд яагаад гэвэл энэ мэдлэг энэ боловсрол ухамсар хүмүүсүүдэд маш их хэрэгтэй байгаа. Яг л бид нар үнэхээр чухал цаг үед амьдарч байгаа болохоор ингээд энэ мөчийг мэдэхгүй явж байгаад ингээд өнгөрөөчвөл те хайран байж магадгүй. Тэгтээ бас юу ч тохиолдол юм байдаггүй. Яагаад юу ч мэдэхгүй байжгаад өнгөрөөчихсөн хүмүүсүүд бол угаасаа ингээд сүнс нь энэ амьдралдаа сэрэх боломжийг сонгоогүй гэсэн үг. За энэ боломжийг ингээд сонгочихсон хүмүүсүүд бол угаасаа тэгээ тэр хүмүүсүүдэд энэ мэдээллүүд нь очих хэвээр цагтаа очих хэвээр газараа очих хэвээр хүмүүсүүдээр дамжуулаад очих болно. Тэгээд монгол хэл дээр иймэрхүү энэ сэдвүүдийн талаар ярьж байгаа хүмүүсүүд хэр байгаа. Тэгээд өөрийнхөө би ингээд монгол хүн бааш төрсөн болохоор ингээд өөр аль болох чадах зүйлээрээ бусад монгол хүмүүсүүдээс дэмжихийг хүсэж байна. Тэгээ угаасаа миний бас зорилго бусад хүмүүсүүдийг сэрэх бусад хүмүүсүүдийг ингээд илүү аз жаргалтай, эрүүл сайхан амьдралтанд туслах зорилготой байгаа. За тэгээд 5D хэмжээс гэж юу яриад байна гэвэл 5D хэмжээст бол ямар ч сөрөг энергиуд бол орч чадахгүй. Тэнд бол ямар ч сөрөг зүйл байхгүй. Тэнд бол хуваалт байхгүй. Хар цагаан гэж байхгүй. Үнэн шудраг худал хуурмаг гэж байхгүй. Хар цагаан те одоо ингээд одоо бидний 3D арилчин болоод айгүй их тийм хоёр туйлын хорвоо шүү дээ тийм ээ амьдрал шүү дээ ингээл нэг хэсэг хүмүүс нь бол айгүй шудраг амьдраад байдаг нэг хүмүүс нь болохоор худлаа байгаад байдаг. Ингээд энэ хоёр ертөнцид одоо нэг дор оршиж тогтнодог тийм ээ 5D ертөнцид бол тийм байхгүй. Бүх зүйлүүд бол үнэн шудраг бүх зүйлүүд бол ингээ хүмүүсүүдийн сувгууд нь дээд ертөнцтэй холбогддог сувгуудад нээгдсэн болохоор ингээд хин худлаа яриад байгаа, хин хуурах гээд байгаа, хин ямар хүн бэ үнэхээр ямар хүн бэ гэдгийг нь болоод бид нар ингээд мэдэрдэг сувгууд нээгдчихсэн болохоор ямар ч тэр өндөр хэмжээс рүү болол тэр худал хуурмаг ингээд хүнийг хуурах гэсэн, заллах гэсэн, ашиглах гэсэн хүмүүсүүд болол тийшээ болол орч чадахгүй. Тэгээд тим энерги бол тэнд ерөөсөй байхгүй. Бүх зүйл болол ингээд өндөр хэмжээсийн хайр, гэрэл, амар амгалан, амар тайван байдал, ив нэгдэл, хамтын ажиллагаа, тий бүтээлч байдал ийм энергиэр энергитэй хүмүүсүүд л тэр ертөнцийг хамтдаа бүтээж тэр ертөнцид амьдрах болно. 3D ертөнцид болохоор хүмүүсүүд ингээл хоорондоо ингээл би бинийг үзий ядаал би бинийг ингээл бүтлгүүтгүүлэх гээл амьдралыг ингээл янз бүр болох гол ингээл айгуу драма ихтэй те би бидэ хормоо сандаг ингээл нөгөө олон ангид солонгосын сериалууд шиг байдаг шүү дээ тийм ээ 5D ертөнцид бол ерөөсөө тийм байхгүй. Бид нар угаасаа ингээд хоорондоо холбоотой тийм ээ хэрвээ бид нар ингээ хин нэг
гомдоох юм бол хин нэгэнд муу юм хийх юм бол тэр зүйл маань бидний амьдрал руу өөрсдөө маань буцаж ирнэ. Ирэх хэрэгтэй заримдаа бүр хид дахин хүчтэй болж ирдэг болохоор тэрийг бид нар 5 дгийн хүмүүсүүдэд угаасаа мэдж байгаа болохоор тийм зүйл ерөөсөө байхгүй. Худал хуурмаг, босромог байдал тийм тэр сөрөг зүйлүүд ерөөсөө байхгүй. Тэгээд 5 дгийн ертөнцид бол манай дэлхийн одоо дэлхийн манай одоо энерги өөрчилж эхэлж байгаа шүү дээ тий. Айгу өндөр болж байгаа. Тэгээд манай дэлхийн ирээдүйд бол сүүлийн хэдэн мянган жил сая жил манай дэлхийн ингээд айгу бохирдож агаарын бохирдол, байгалийн бохирдолтой одоо ингээд хог хаягдал гээл маш их зүйлүүдээр болж манай дэлхийн айгу бохирдсон байгаа тийм ээ. Тэгээ одооноос бол манай дэлхийн ингээд энерги нэмэгдэж эхэлж байгаа болохоор одоо өөрийгөө цэвэрлэх ажиллагаанууд эхэлж байгаа. Тэгээ тийм болохоор ирээдүйд бол манай дэлхийн агаарын хувьд цэвэрхэн болж эхэлнэ. Байгаль дэлхийн маань гоё сэргэж эхлэх болно. Тэгээд 5D ертөнцид бол хүмүүс хөшрөлт байхгүй байна. Өвчин тусах байдал бол байхгүй байна. Эрүүл саруул тийм ээ. Аз жаргал, хайраар дүүрэн, амар амгалангаар дүүрэн, өөрөөсөө хинбэ гэдгээ мэддэг, ямар ч тийм төөрөгдөл байхгүй, хоосон мэдрэмж байхгүй, уур уцаар байхгүй, шунал байхгүй. Гэт энэ бүх сөрөг зүйлүүд байхгүй. Тийм гайхалтай, тийм диважн шиг ертөнцид бид нар одоо орцсон байна. Амьдарч эхэлж байна. Тэгээд 5D ертөнцид болохоор бидний ингээд бодож байгаа, хүсэж байгаа зүйлүүд ингээд айгүй хурдан юм хугацаанд биелэлээ олж байгаа. Материалог болж байгаа. Би одоо өөрөө бас сүүлийн хэдэн саруудад бас өөрөө энэ байдлыг мэдэрч байгаа. Ингээл хамгийн сүүлийн үед ингээл миний одоо би 5D ертөнцид орохын тулд бид нар өөрсдөө сүнсийг бид нарыг хөтлж явахт нь зөвшөөрөх хэрэгтэй байгаа. Тэгээ бидний сүнс бидрээр ингээд бидний мэдрэмжээр холбогдоод хаана хизээ хинтээ юу ийх үү яах уу гэдэг бүх мэдээллийг бидэртэй хуваалцж яадаг. Тэгээ зарим үед бол яг сүүлийн мөчөд хуваалцсан. Зарим мөчөд болохоор ингээд хэд хоног юм уу хэдэн сарын өмнөөс за чи энэ байдалд бэлдээрэй гэсэн тохиог бид нарт өгдөг байгаа. Тэгээ энэ үнэхээр гайхалтай мэдрэмж. Гэт бид нар эго бодлоосоо ингээл те янз бүрийн юмыг ингээл яаж хийж яагаад ингээ болох чи гээл те нэг тийм залтай аргаар ингээл шудраг бус байдлаар ингээл амьдралаа ингээл те за хэнийг яаж хуурж яагаад ингээд ажлаа бүтээлгч хүү ч юм уу те энийг ингээд худлаа яриад авчих уу ч юм уу те ийм байдлууд биш. Тэгээ үнэхээр энерги өндөртэй цэвэр болсон хүмүүсүүд болохоор ингээд өөрт нь яг хэрэгтэй байгаа зүйл нь тухайн цаг үед ингээд айгүй хурдан ингээд ороод ирнэ. Хэрэгтэй зүйлүүд нь ингээд амьдралд нь ороод ирнэ. Энэ үнэхээр гайхалтай мэдрэмж. Тэгээ та нарын хувьд бас иймэрхүү байдлуудыг мэдэрч байгаа хүмүүсд хэрэг байна. Та нар манай ойрын өдрүүдэд ямар мэдрэмжтэй байна. За өнөөдөр бол маш гайхалтай өдөр байгаа. Өнөөдөр бол сар хэртэлд болж байгаа өдөр байгаа. За сар хэртэлд болохоор трансформашн гэж ярддаг. Бидний амьдралд маш том өөрчлөлтийг авчирдаг мөч байгаа. За дараагийн саруудад болоод бидний амьдралд маш их өөрчлөлт орох болно. Тэгээ бидрээс тэр өөрчлөлт нь болохоор тухайн хүнээс шалтгаалж болно. Хэрвээ хүн үнэхээр шудраг өдийг хүртэл тийм ээ шудраг зөв өөрөөрөө ажилласан, өөрийнхөө аз жаргалыг ингээд те пашна дагаж явсан хүмүүсүүд бол ингээд улам илүү амжилт, аз жаргал, эд баялаг, тэ сайн сайхан бүхэнлөө хүрэх зам нь нээгдэж тэрэндээ ч хүрнэ. За өдийг хүртэл өөрөөр ажиллах хүсэлгүй дандаа нэг буруу замаар явж исэн хүмүүсүүд болол тэрнийхээ үр дүнг хүртэх өөрчлөлтүүд авчирсан сарууд болох болно. Тийм болохоор өнөөдөр бас ингээд юм гайхалтай өдөр гайхалтай энэ мэдээллийг та нартайгаас хуваалцахыг хүслээ. Тэгээд маш олон хүмүүс энэ шин дэлхийдээ ингээд хурдан орж ирээрээ тий. 5D ертөнцид орох бол тийм хэцүү зүйл бол биш. Зөвхөн л шудраг зөв хайраар дөрөн амар амгалан байхад л ер нь болчихно. Тэгээ тэрэнд хүрэхийн тулд мэдээж өөрийнхөө энэ янз бүрийн траума
блокад тэ хаалтууд энэ төрийгэ чөлөөлөх чухал бас амаргүй ажил байгаа. Гэхдээ энийг бас эдгэх бол тийм хэцүү зүйл бол биш. Зүгээр л ингээд тавиад явуулцдаг, хүмүүсийг уучлалцдаг, өөрөө өөрийгөө уучлалцдаг, муу санахаа болцдог л болчиход бол тэгээд болох гээд байгаа аахгүй юу? Уг нь болвол тийм ээ. За та нартай энэ ийм гоё газар үнэхээр гайхалтай байна. Йой. Үнэхээр баяртай байна. Би ийм гоё газар байгаа. Ийм газар байхыг мөрөөдөжсэн, хүсэжсэн. Тэгээд энэ газар олоод энэ газар одоо ингээд байгаа гэд бодохоор үнэхээр нэрээ өөрөө өөртөө талархаад баршгүй. Яагаад гэвэл би энэ сонголтыг хийсэн. Энэ өөрчлөлтүүдийг энд ирэхийн тулд чинь би чинь бас маш олон өөрчлөлтүүдийг өөрийнхөө амьдралдаа зөрг гараа хийж байгаа шүү дээ. Тэр болгон бол тийм амар биш. Амар мэт харагдчихэж магадгүй. Гэхдээ тийм биш. Тэгээ тийм болохоор энэ хүртэл хөдөлмөрлөж ирсэн өөртөө баярлаад өөртөө улам илүү хайрлах хүсэл төрж जैन. Тэгээд мэдээж хэрэг бас дэлхийдээ бас өөрийнхөө энэ амьдарч байгаа нийгэм хүмүүст бүгдд нь гоё эерэг нэрийг явуулж байна. Тэгээд та нарт маань энэ бичлэг таалагдсан бол миний сувгийг subscribe хийгээрэй. Тэгээд комент бичээрэй, лайкаа үлдээгээрэй. Энд бүр хүмүүс гоё юм шүхэрт шиг юмар нисэн яваад амар гоё харагдаж байна. Би тэгж яваад тэгж ниснэ. Дараагийн мөрөөдөл. Тэг хэрэгжих цаг үедээ хэрэгжих болно. Гэтэл мөрөөдөд яваад ах хэрэгтэй хүмүүс. Мөрөөдөж байгаа цагт тэгээд мөрөөдлөө өөрийн болгож чадна гэж итгэж чадсан үед тэр мөрөөдөл маань ажил хэрэг болон бидний амьдралд орж ирдэг байгаа. Зүгээр л мөрөөдөөл ингээд айгүй холын юм гэж бодоод ах шаардлага байхгүй. Болж бүтэхгүй бүх зүйлүүд юм шиг санагдаж байгаа бүх зүйлүүд бидний болох боломжтой. Тэгээ тэр тусмаа хүн шудраг байгаад үнэнчээр яваа цагт бол тэгээд амьдрал өгөх ёстой зүйлийг нь тэр шагналыг нь өгөх цагт нь газар нь өгдөг байгаа. За ингээд бүр гоё яагаад байгаа болохоор бүр яагаа ингээд хөргөжлүүлээд бүр дуусгамаар гэж санагдаад байх юм аа. Тэгээ одоо дуусахгүй болохгүй. Бас өөр бичлэгүүд хийх санаатай байгаа болохоор за маш их